Сайн байцгаана уу манайхаа бүгдэнд нь энэхүү гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө дугаараар дамжуулан бүгдээрээ хамтдаа нэгэн Лев хүний талаар ярилцгаая. За Израильд хаан байхгүй тэр үед нэгэн Лев хүн Ефраимийн уулархаг нутгийн буйд газарт нутгалж исэн байна. Ингээд Лев хүн нь Юдагийн Бэтлехемээс өөртөө нэгэн татвар эмээ авсан байна. Ингэсэн ч тэр татвар эм нь завхаарын самуурч түүнийг орхин Юдагийн Бэтлехемд байгаа эцгийнхээ гэртэрч 4 сар сууж байгаа. Ийхүү нөхөр нь түүнийг буцааж авчрахын тулд зарцаа аваад 2 илчгээ дагуулan явж байгаа. Лев хүн хадминдаа очоод 4 хоноод 5 дахь өдрийнхөө өглөө татвар эмээ аваад явах гэхэд нь хадам эцэг нь хэлж байгаа. Хүчээс илбээд үд болтол хүлээгээч гэж байгаа. Ингээд хамт хооллож байгаа. Хадам эцэг нь бас хэлж байгаа л да. Өдөр бараг өнгөрлөө. Энд хонож сэтгэлээ хөгжөө. Маргааш өглөө эрт харж болно шүү дээ гэж хэлж байгаа. Ингэсэн чи өнөөхөр босоод явж байгаа. Ингээ Юбүсийн буюу Ерүсалимийн харалдаа газар ирж байгаа. За Юбүсийн ойролцоо байх үед нь гэгээ тасарч байгаа. Ингээ зарцсан эзэндээ хэлж байгаа л да. Энэ хотод орж шөнийг өнгөрөөё гэж байгаа. Ингэсэн чи эзэн нь түүнд хэлэхдээ Израилийн хөвгүүд бус харь хүмүүсийн хотод бид орохгүй. Гибя хүртэл явна гэж хэлээд Гибяд хоноглохоор зүгэлсэн ч тэдний гэртээ хонуулах хүн байгаагүй учраас хотын задгай талбайд сууж яхад нь яаж байгаа вэ гэхээр нэгэн өвгөн талбайдах ажилласаа буун ирж байгаа. За энэ хүн бол Ефраимийн уулархаг нутгийн хүн бөгөөд Гибяд амьдардаг байсан. Харин энэ газрын хүмүүс нь Биньяминчууд байлаа гэж ингэж гарч ирж байгаа. Тэрхүү өвгөн тэдэнтэй ярилцаад манайд морилцгоодоо бүх хэрэгцээг чинь хангахыг надад зөвшөөрөөч. Харин задгай талбайд шөнийг өнгөрөөж болохгүй гэж хэлж байгаа. Ингээд тэднийг найрлж яхад нь байшинг нь уг хотын хүмүүс болох тэр үл бүтэх этгээдүүд бүслээд хаалгыг нь балбаж эхэлж байгаа. Ингээд тэд гэрийн эзэн өвгөнд хандан хэлж байгаа л да. Танай гэрт ирсэн тэр эрийг гаргаа. Бид түүнтэй хурцмаар байна гэж хэлж байгаа. Ингээд гэрийн эзэн болох өнөөх хүн тэдэн лөө гарч тэдэнд хэлж байгаа. Болохгүй найзууд минь. Ийм бузар хэрэг битгий үлдээ. Энэ хүн миний гэрт ирсэн хойно тийм ичхүүрт хэрэг битгий үлд. Энд миний онгон охин болон тэр хүний татвар юм байна. Би тэднийг гаргая. Та нарт тэднийг хүчрхийлж хүссэн зүйлээ тэдэнд үүлдээ. Харин тэр хүнд тийм ичхүүрт хэргийг битгий үүлдээ гэж ингэж хэлж байгаа. За ингэсэн ч тэр хүмүүс одоо түүнийг сонсохгүй байна. Иймээс Лев хүн татвар эмээ барьж тэдэнд гаргаж өгч байгаа. Ингээд тэд түүнийг бүхэл шүнжэнгөө өглөө болтол хүчрхийлж доромжилж үүр цайх үед тэр эмэгтэйг тавьж байгаа. Үүр цайх үеэр өнөөх эмэгтэй нөгөө хүний гэрийн буюу эзнийхээ байрлж исэн газрын үүдэнд ирж унаад гэгээ ортол тэндээ байж байгаа. Ингээ эзэн нь өглөө босож байшингийн хаалгыг нээн замаараа цаашаа хөдлөхөөр гадагшаа гарахт нь татвар эм нь гараа босгон дээр тавиад гэрийн үүдэнд унсан хөвтөж байгаа. Ингээ тэр түнд босоо явцгаая гэхэд нь хариу дуурахгүй байгаа. Тэгээд эмэгтэйг илчгэн дээр тавьж тэр хүн босож гэрлүүгээ яваад гертээ ороод хутаг авч татвар эмийнхээ зогцсыг авч мөчөөр нь 12 хэсэг болгон хуваагаад Израилийн нутаг дэвсгэр даяар илгээж байгаа. Үүнийг үдсэн бүгд Израилийн хөвгүүд Египт газраас гарсан өдрөөс энэ өдрийг хүртэл үүнтэй адил хэрэг гарсан ч үгүй, үзэгдсэн ч үгүй. Үүнийг сайтар тунгаан бодож зөвлөн хилдвэ гэлцэж байгаа. Дараа нь Гилеадын нутгийг хамруулан Данаас Бершаба хүртэлх бүх Израилийн хөвгүүд ирцгэн ард олон эзний өмнө Мицпад нэг хүн мэт цугларч байгаа. Бүх ард түмний өдөрдөгч буюу Израилийн бүх овгуудын өдөрдөгчд Бурхны хүмүүсийн буюу ил дагсан 400 мянган дайчдын чуулганд байраа эзэлж байгаа. Израилийн хөвгүүд Мицпад хурж ирснийг Биньямины хөвгүүд сонсож байгаа. Ингээ Израилийн хөвгүүд асууж байгаа л да. Энэ зэрлэг балмад үйлдэл хэрхэн болсныг бидэнд өчигтүн гэж асууж байгаа. Алагдсан эмэгтэй нөхөр болох Лев хүн хариулан хэлэхдээ би татвар эмийнхээ хамт Биньямины Гибяд шөнийг өнгөрөхөөр ирсэн билээ. Гэтэл Гибягийн ирчүүд миний эсрэг босцоож надаас болж шөнөөр байшинг бүсэлсэн билээ. Тэд намайг алахаар түлэлсэн боловч оронд нь миний татвар эмийг хүчрхийлсэнд тэр өгсөн. Би татвар эмээ авч зогцсыг хэсэглэн хуваагаад Израилийн өв болох бүх газруудаараа илгээсэн. Учир нь Биньяминчууд
Израильд ийм бузар ичгүүрт хэргийг үйлдсэн юм аа. Та нар бүгд Израилийн хүүгүүд энд бодол зөвлгөөгөө хэлнэ үү гэж одоо ингэж хэлж байгаа. Тэгтэл бүх хүн нэг хүн мэт босож бидний нэгэн ч өөрийн майхан руу явахгүй. Бидний хэний ч өөрийн гэрт буцахгүй. Харин одоо Гебияд бидний хийх зүйл гэвэл шодоход буусны дагуу бид Гебиягийн эсрэг мордно. Хүмүүсийн хүнсийг хангахаар Израилийн бүх овгоос 100 хүнээс 10 хүнийг, 1000 хүнээс 100 хүнийг, 10,000 хүнээс 1000 хүнийг бид авна. Цэргүүд Биньямины Гебияд очоод Израильд үйлдсэн тэдний бүх ичгүүрт хэрэгүүдийн төлөө шийтгэх болтугай гэж байгаа. Ийхүү Израилийн хамаг эрчүүд бүгд нэг хүн мэт нэгдээд тэр хотын эсрэг цугларч байгаа. Дараа нь Израилийн овгууд Биньямины хамаг овог даяар хүмүүсийг илгээгээд хэлж байгаа л да. Та нарын дунд газар авсан бузар хэрэг чинь юу гэж вэ? Тэгэхээр одоо Гибея дахь тэдгээр үл бүтэх этгээдүүдийг тушаах тун бид тэднийг алж Израилаас энэ бузар явдлыг зайлуулъя гэж хэлүүлж байгаа. Ингэсэн ч Биньямины хүүгүүд өөрсдийн ах дүүс болох Израилийн хүүгүүдийг сонсохгүй байгаа. Израилийн хүүгүүдийн эсрэг дайдахаар Биньямины хүүгүүд хот бүрээс Гебияд цугларч байгаа. Тэр өдөр хот бүрээс цугларсан Биньямины хүүгүүдийг тоолоход Гебиягийн оршин суугчид болох шилэгдсэн 700 эрчүүдээс гадна 26,000 ил тагсагч байсан баг. Ингээ эдгээр бүх хүний дотор шилэгдсэн 700 хүн бүгд солгой гартай байсан. Тэд бүгд чулуугаар хялгасыг ч алдалгүй харваж чаддаг байсан баг. Биньяминаас гадна Израилийн эрсийг тоолоход ил дагсан 400,000 хүн байсан. Тэд бүгдээрээ дайчин эрс байсан баг. Ингээ Израилийн хүүгүүд босож Бетэлд очин Бурханаас асууж байгаа. Биньямины хүүгүүдийн эсрэг тулалдахад бидний төлөө хинэн түрүүнд явах вэ гэсэнд Юда түрүүнд явах болно гэж эзэн айлдж байгаа. Ингээд Израилийн хүүгүүд өглөө босож Гибеягийн эсрэг хуарган бууж байгаа. За энэхүү болсон дайны үр дүнг харах юм бол эзэн Израилийн өмнө Биньяминийг зогсонд тэр өдөр Израилийн хүүгүүд Биньямины ил дагсан 25,100 хүнийг алсан баг. Биньямины хүүгүүд өөрсдөө ялагдсныг мэдээд Гебиягийн харалдаа нуугдж байгаа отогчдод найдаж исэн учраас Израилийн эрс Биньяминд зам тавихад отогчид яарвчлан Гибея руу ирчээрээ довтлоод отогчид бас цөмрөн ороод хотыг бүхэлд нь элдний ирээр цавчиж байгаа. Ингэж Биньямины 18,000 эрс алагдж тэд бүгд ирэлхэг дайчид байсан. Үлдгэсэд нь эргэж цөл тийш Римоны хад руу зүгтаасан боловч Израильчууд зам дээр тэднээс 5,000-ыг барьж үлдсэнийг Гидомд гүйцэж бариад 2,000 хүнийг алсан баг. Тэр өдөр Биньяминаас алагдсан бүх хүмүүс нь сэлэм агссан 25,000 эрс байсан. Тэд бүгд ирэлхэг дайчид байсан. Харин 600 хүн иргэн цөл тийш Римоны хад руу зүгтаан тэндээ 4 сарын турш бүгж байгаа. Тэгэхэд Израилийн эрчүүд Биньямины хүүгүүд рүү буцаж тэднийг болон хотуудын довтлоод тэндхийн хүм мал хамаг юмсыг элдний ирээр сүйтгэж галдан шатааж байгаа. Өнөөдрийнхөө дугаараар бүгдээрээ хамтдаа Лев хүний талаар ярилцлаа. Энэ Лев хүнээр дамжуулан ямар үйл явдал болсон бэ гэдгийг бүгдээрээ хамтдаа харлаа. Та нар маань Библи судрын шүүгчд номны 19-с 20 дугаар бүлгээр дамжуулан энэ Лев хүн болон энэ Лев хүнээр дамжуулан ямар үйл явдал болсон бэ гэдгийг та нар маань уншиж сонирхоод үзээрэй. Өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийнхаа дугаараараа уулзцгаая. Баяртай манайхаа.